Стивен Кингийн зохиол Гэлба 33 дугаар хэсэг. Цасны моторт чарга. Шин дундаас хойш бүгд 50 бус нойроор унтаж байхад хуучин гадаргууг 7 ямхаар зузаатгсан цас зогсжээ. Үүл салхинд дуугдан арилж одоо Жек нарны цасан будам манарсан туянд зогсон. Тэр амбарын зүүн ханын бохир цонхоор тусах нарны туянд зогсож байлаа. Амбарын урт ачааны вагон шиг өндрөрөөж түүнээс ч дутуугүй юм. Машины тос бензин тослогоогоор ханхлан бас илжирсэн өвс ханхалж байна. Өмнө талын ханыг даган үзлэг чигсэн цэргүүд мэт дөрвөн хүчрэг зүлэг таригчуд эгэнжээ. Дээр нь суугаад явж болох хоёр нь бяцхан тракторууд мэт харагдана. Зүүн талд өрөмдөгч машин, гольфийн талбайг тэгшилдэг бөөрөнхий хушуудыг хүрзэнүүд, гинжин хөрөө бургасан хашааг тэгшлэгч цахилгаан машин, дээрээ улаан дарцагтай урт нарийнхан ган иш байна. Хөө минь 10 секундын дараа бомбогийн дэвх өстой. 15 центээр шагнана шүү. Тэгнэ архимэ. Зүүн хананд наранд лонцгой хурцаар гялалзах тенсийн 3 ширээ налуулжээ. Буланд шафлбоор тоглоомын ачаанууд овоолоостой байна. Бас рокет тоглоомын иж бүрдэл болох төмөр утсаар хийсэн торон хаалга, өндөгний тавиур шиг яманд хийсэн хурц бөмбөгнүүд, бас тусгай босоо төмөр торонд хийсэн 2 багц рокетын алах байна. Танаа энд ч мөн хачин дахианууд байдаг юм шивдэ бодсон. Харин тэнгихтэй та байшингийн урд байдаг зүлгэн дээр бутан эмтдийг харсан бол Жек тийш очих замд нь байсан хуучин 8 үрт аккумулятор, цэнгэлэгт хөөрөмж, үзүүргийн салаалсан цэглэн утсан дээгүүр алхлаа. Өөрт нь ойр байсан рокетын алхыг аваад тэр хүлэг баатар тулдааны өмнө өөрийнхөө хаанд мэд хүргэх мэт алхыг өргөв. Толгойд нь дахиад энэ удаа хуучирч тасалдсан зүуд нь орж ирлээ. Жорж Хэтфилд. Бас аавынхын тухай ямарч үлээ. Бас нэг л зүуд. Энэ нь түүний алх, жирийн хуучин рокет тоглодог алх барьсан гарыг жижигнэн салганахад хүргэжээ. Хэдийгээр жаахан утгагүй мэт санагдагч, Жек өөрийгөө буруутай мэт бодож гэмшиг сэтгэл төрж байлаа. Рокет бол тиймч даргасан тоглоом биш. Одоо годомжны тоглоомудаас крикет илүү даргасан. Рокетын хүүхдийн вариант гэмээр юм уу та. Доор подвалд Жекийн олсон 20 донд энд Рокетын хойд Америкийн аврах шалруулах тэмцээн болох үед хэвлсэн рокет тоглоомын дүрэн байгаа. Тийм ээ, сайхан тоглоом. Жек хөмсгөө зангидаад дараа нь нэмсэглэв. Үннийг хэлэхэд ухаангүй гоё тоглоом. Үүнийг алах яг илэрхийлж байна. Зөөлөн тал, хатуу тал, нарийн харааны хурцыг шалгах тоглоом. Бас үүний зэрэгцээ хүчтэй хатуу цохол чардана. Жек алхыг савлаа. Тэгээд алх агаарыг эсгэнүүлэн зүсгийг сонсоод нэмсэглэв. Дараа нь алхыг буцааж тавиад зүүн тийш эргэлээ. Харсан зүйлэн түүнийг хөмсгөө зангидахад хүргэсэн юм. Амбарын бараг голд моторт чарга зогсон. Бараг шин юм. Гэхдээ түүний ямар харагдаж байгаа нь Жект падгүй байв. Хажуу бөөрөнд нь хурдтайг нь илэрхийлэх гэсэн бололтой арагш налуулсан хар үсгээр бөмбөгдөгч скидүү гэсэн бичиг харагдана. Урагш цохойсон урд цэргэнж харанхтай юм. Баруун зүүн талын шар бөөрнөөс нь хар яндангууд цохоон. Спортын машинуудад ийм янданг чиглүүлэгч гэж нэрлэдэг. Моторт чарах хурц шаранхтай энэ шарангол Жек таалагдсангүй. Өглөөний нарны цонхоор туссан дөрвөлжин дотор гялалзах шар их биетэй хар идэнгүүдтэй моторт чарга аврах том механик шар зүгийг санагдуулна. Хөдөлж давхихтаа ч тэр яг хатгах гэж байгаа зүгийн шиг дөнгөнөж жөнгөнсөн дуу чимээ гаргадаг биз. Өөр юутай ч адил байх вэ? Яг зүгий. Ямар ч байсан энэд жүжиглэхгүй байна. Тэр өөрийн ажлыг хийж дуусгахад Торренсын гэр бүлийнхэнд маш хүнд хэцүү байх болно. Бүгдэд. Хабар болоход Торренсынханд шар зүгнүүд Дэнийн гарыг хатгасан нь ээж нь үнссэн юм шиг санагтахаар хүнд хэцүү байх болно. Жек алчуур гаргаж амаа арчаад скидүүд явж оров. Тэгээд мотор чаргыг ширтэн алчуураа талд хийлээ. Духан дээр хүрчлээс нь улам доторчээ. Гадаа салхи амбарын ханыг зөхөж амбаар салганан хятнав. Жек цонхоор салхи цасан ширхгүүдийг өндөр тэргэлдүүлэн буудлын цасан дарагдсан ар тал руу хөөж яваг харлаа. Салхи гинт намжиж Жек мотор чаргыг дахин ажиглаж эхлэв. Үннийг хэлэхэд машин түүний дургийг хүргэж байлаа. Араас нь яг одоо хурц хатуур цохох гэж байгаа юм шиг. Ерөөсөө мотор чарга түн таалагддаггүй. Тэд сүмийн мэд чинээ аниргууг хэдэн сая үртэс улган ботолж онгон зэрэг байгалыг айлгаж цочоодог. Агаар бохирдуул шатсан бензиний өмхийг хөөх утаагаар түргэн магадгүй мотор чарганууд бол зул сарын баяраар 10 настангууд бэлгэн давдаг бензиний зууны эцсийн тэнэг тоглоом биз. Жек зээчин мужид болж өнгөрсөн явдлын тухай Stone гитарны сониноос уншиж байснаа саналаа. Хүү ойр орчныхноо үл тоон моторт чаргаар цагт 50 км-ийн хурдтай давхиж явжээ. Шөнө
гэрэл нь насахгүй байсан гэнэ. 2 модонд хүнд гинж татаа дунд нь гадны хүн үл уржуулна гэсэн бичгтээ самбар үлгчихсэн байж. Сар үүлний цаагуур орчихсон байсан бол та хүү яаж ч утсан гинжийг олж гарахааргүй харанхуй байсан юм. Гинжээр түүний толгойг тас татаж орхисон юм. Тэгэхэд энэ түүхийг уншаад Жек бараг л баярлах шахсан. Одоо моторт чаргыг хараад зогсож байхад нь тэр мэдрэмж эргэн ирлээ. Хэрв дэний байгааг хүссэн бол би алхаваад чарганы капотыг нэгэд салан болбоно. Жек зээжинд нь хуралсан агаарыг үлэн гаргалаа. Вендийн зөв галав юулж энерлийн барааны игнээ ярааж бүх амьдрал будаа болсон ч Вендийн зөв. Машиныг хэмэх зөхөх нь түүнд хичнээн таашаал өгөх байсан ч машиныг хэмхэлж болохгүй. Энэ бол тэнэгэрлийн дээд болно. Энэ бол өөрийнхөө хүүг үхтлэн зодохтой яг адил. Чөтгөр ав гэж тэр чанга хэллээ. Тэр машиныг тойрч ард нь гараад бензиний банкны тагийг онгойлгов. Ханыг даган байрлуулсан тавиур дээрээс бензин хэмжигч олж банкнд чургуулв. Гаргаж үзэхэд бензин ёроолд нь л жаахан үлдсэн харагдлаа. Том баг юм. Гэхдээ асаахад хүрнэ. Дараа нь Volkswagen буудлын ачааны машинаас бензин авч болно. Тэр таглааг эргүүлэн таглаад капотыг нэв. Зэвчээж аккумулятор чалга. Жек эргэн тавирын зүг явж эргэний түлхүүр бах зүлэг тайрагчийн нэг камерт карбюратор, эрэг болт хадаасаар дүүргэсэн ховонцар хайрцгийг хажуу тийш болгон гараараа тэмтэрч хэллээ. Тавир хуучны зузаан давхархад бүрхэгдэж түнд нь ноол урмэд хөвсгөр зөөлөн зузаан тоос наалджээ. Хүрхэд ой гутан байв. Тэгээ дээр нь скидүү гэж бичсэн жижигхэн цаасан хайрцаг боллоо. Түүнийг сэгсэрч үзэхэд дотор нь нийгэм тажигнан дуурав. Зэвчэнүүд. Нэгийг нь аваад тэр штангерн циркэлгүйгээр хэмжээг нь тогтоох санаатай нарны гэрэл тарлаа. Золиг гэж хэмээн тэр сэвчээг хайрцагт буцаан хийхдээ гомдосгийн бодлоо. Хэрв зайн тохирохгүй бол үүнээс дор юм гэж үгүй. Чөтгөр ав. Хаалганы цаана жижигхэн сандал байна. Жек түүнийг чарганы дэргэд аваачиж тавиад сууж дөрвөн сэвчээ бэхлээд нэг бүрийн дээрээс нь бяцхан хаймар тус харлагч бэхлэв. Тэгээд хуруугаараа магнитог хэллээ. Төгөлдөр хуурын ард намайг суухад бүгд л инээлддэг байсан. Тэр тавир руу эргэн явлаа. Энэ удаа тэр мотор чарганы бяцхан аккумулятор хайгаад олсонгүй. 3 эсвэл 4 толгойтой. Тэр торцоон түлхүүр өрөмний хошуутай хайрцаг, зүлгэний бордоотой ууд, цэцгэн хүлэмжийг бордох Вигоро байна. Харин мотор чарганы аккумулятор алга. Гэхдээ Жек хүнд огт санаа зовсонгүй. Харин чөмөрөн дээрээс нь бул чулуу аваад хайчих шиг санагдлаа. Ахамдаа би чадах бүхнийг хийсэн. Гэхдээ дуусгах арга байсангүй. Маш сайн хүн минь. Би чиний нэрийг мөнгөн мод бас улаан моторт чарганы одонд дэвшүүлнэ. Чи өөрийн хорооны нэр хүндийг өндөр дөргиж явна. Баярлалаа сэр. Би чадлаараа л зүтгэлээ. 2-3 үлдсэн тавируудыг тэмтгчиж байхдаа Жек улаан голын хөндийг хурдан эсгэрч гарлаа. Нотууд бяцхан цагаан уур болон амнаас нь гарна. Тэр тавируудыг тэмтчин бүтэн тойрсон боловч аккумулятор олдсонгүй. Хэн нэгэн туучсан байж магадгүй, вооцсон ч байж магадгүй. Жек чангаар инээд алдлаа. Хуучны давын 8-ны арга Golden Regal тавилгын иж бүрдлийг ирж хаж яах юм бэ? Бас мотор чарганы аккумулятор байна. Хэрэгтэй л ид. Уутанд хийгээд л болоо. Жек эргэж мотор чарганы хажуугаар өнгөрөхдөө бөөрийг нь чин сэтгэлээсээ өшөглөв. Ингээд л гүйтсэ. Одоо Вендид хэлхэл үлдлээ. Хайрт минь уучлаарай. Гэхдээ хаалганы ард талын буланд хайрцаг нуугдсан харагдав. Сандалны яг ард талд таган дээр нь харан дагаар скидүү гэж бичжээ. Түүнийг харсан Жекийн царайнаас инээмсэглэл арилв. Зэр хараач морин зэрэг таны удаан тохиолол үр дүнгөөгөө бололтоо. Эн чин шудраг бус хэрэг чөтгөр ав шудраг бус байна. Аз хов тавилан эсвэл юу ч юм түүнийг аврахыг оролдож байна. Өөр цагаан аз. Гэвч эцсийн мөчөд Жек Торренсын өнөөх аз үүдэл зовлон гутрал эргээд л ирлээ. Хөзөр хамгийн муу хിവэр байна. Гомдлын баргар саарал давлгаа хоолойг нь шахав, гарн дахин нудраг болон зингэрлээ. Шудраг биш үү, чөтгөр ав шудраг биш. Тэр яагаад өөр зүг хараагүй юм бэ? Өөр ямар ч хамаагүй зүг. Яагаад хүү зүүн хөшөж хамран захтнаад найтаж яагаад нүдэ ирмээгүй юм бэ? Ингэсэн л бол тэр хайрцгийг ансаарахгүй байсан. Тийм бий. Тэгвэл энэ хайрцгийг ерөөсөө хараагүй. Тэгээд л гүйцээ. Тэр хий марсан. Яг өчигдөр 217 тарсан шиг. Бас тэр новшин бургасан хашааны дэргэд харсан шиг. Хормын төдий түүний ухаан балартаж. Чи бодоод үзтээ. Би болонд мотор жарганы аккумулятор харгах шиг болсон. Харин дэнд юу чалга. Та ядарсан байна уучлаарай эрхмээ. Дулалцаар байгаад ядарч гэж уучлаарай. Сүүлээ хондлоо дээр байлгүй минь. Бид бүгд эртээрээ ядардаг юм.
Жек хаалгыг нугаснаас нь мултартал огцом татан нээгээд цасаар явагчаа оруулж цагаан цасан ширхэг манартал шаланд нүдэв. Дараа нь зөн хөлөндөө цасаар явагчаа бэглээд зог туслаа. Гадаа сүү зөөгч машины зогсдог талбай дээр Дэни тоглож байна. Тэр цасан хүн барих гэж ноцолдож байгаа бол та олигтой болж ихгүй цас хэтэрхий нойтон наалдахгүй байлаа. Гэхдээ л Дэни өөрийгөө аавдаа харуулж чадлаа. Ноос малгайтай хамраа хүртэл ороолтоор ороосон жаахан хүү. Цэлмэг хүйтэн тэнгэрийн дор гэлэлцэх цасан дээр бяцхан хар толб. Бурхан минь чи юу утсан юм бэ? Хариулт шууд ирэв. Би өөрийгөө бодсон. Тэр гэнэт өнгөрсөн шин орон дотроо хөвтөд эхнэрийн алах тухай бодож байснаа саналаа. Нэг өвдгөн дээрээ суусан Жек энэ мөчөд бүгдийг ойлголоо. Оверлук зөвхөн Дэнитэй ажиллаж байгаа юм биш. Түүнтэй ч ажиллаж байна. Сул хэсэг бол Дэни биш. Тэр өөрөө өртөмтгий түүнийг нугалж мушгиж хахтантал нь хэмхэлж болно. Би бууж өгöd унтаад өгтөл. Тэгэд би унтчихвал хэрвээ тэгэх юм бол тэр дээш буудлын цасан дарагдсан цонхнуудыг харав. Цонхнууд нарны гэрэлд нүд цоглом гэрлийг төлдөн гялалзавч харж байлаа. Тэгээд Жек анх удаа энэ цонхнууд нүдтэй ямар адилхныг мэджээ. Нарыг толдох цонхнууд доторх харанхуйгаа хадгалсаар байв. Тэгээд тэд Дэнийг харсангүй. Тэд түүнийг харж байлаа. Энэ хэдэн секундэд Жек бүгдийг ойлгожээ. Нэг удаа бүр жаахан хүү байхдаа бурхны хуулийн хичээлдэр хар цагаан зураг харсан нь түүнд санагдав. Хандмаа зурагч нарын өмнө зургийг тавиурд суулгаад түүнийг бурхны гайхамшиг гэж нэрлсэн. Зурагчид зургийг тэнийг юм шиг ширтгэцгээж хар цагааны эмх замбраагүй утгагүй холилдооноос өөр юу ч олж хараагүй. Дараа нь 3 дугаар игнэнээс хэн нэгэн "Тэнд Есүс байна" гэж хашгирсан. Тэгэд гэрээдээ цоо шин гэрээ бас бурхтын зурагтай харсан. Яагаад гэвэл тэр ихнийх байсан. Бусд нь Жеки Торренс ч мөн адил зургийг улам анхааралтай ширтгэцгээсэн. Араасаа хүүхдүүд дуу алдацгааж нэг охин бүр хөөрөлд автаад "Би харж байна, би түүнийг харж байна" гэж орилж байсан. Тэр охиныг бас шин гэрээгээр шагнасан. Эцсийн эцэст хар цагааны хулиан бантан дундаас Христийн дүрийг Жекигээс бусд нь бүгд олж харсан. Айчсан Жекиг зургийг улам анхааралтай харж чадлаараа ширтсэн. Энэ үед түүний оюун ухааны нэг хэсэг хүүхдүүд хараагүй байж харсан болж жүжиглсэн гэж бодсон. Харин нөгөө хэсэг нь ангийн хамгийн нүгэлт хүүхэд болохоор тэр юу ч болж харахгүй байх гэж түгшиж байсан. "Жеки, чи харахгүй байх гэж юу?" хэмээн өөрийн гунигтай сайхан хоолгороо Бетриса хандмаа асуусан. Тэр толгойс игсрээд дараа нь хуурамчаар гайхаж хөөрсөн дүрс гэж "Бүх хараж нэр Есүс вэ штэ" гэж хашгирсан. Ангийнхан бүгд инээлдэж алга ташицгааснаас Жек айж бас баярлжээ. Дараа нь бүгд сүмийн подвалаас гадагш шахацлдан гарцгааж байхад Жек ивэлдэж тавиур дээрх балаа зургийг ширтжээ. Энэ бүхэн шал хуурамч мэт түүнд санагдав. Нохон бас хэмээн тэр шивнээд явхаар ирэхэд гэнэт нүдний булангаар Иесусийн гунигтай ухаалаг дүрийг олж харсан юм. Гэнэт бүх зүйл тасгийн баринд орж Жекийг гайхаж балмагдан олж хараагүй дэ үл итгэн дүрийг ширтлээ. Нүд халамж зомнилд үрчлээдсэн туханд нь сүүдэр долгиолсон. Нарийнхан хамар өрөвдөл хайр дүүрсэн орвол тэр Жек Торренсыг харж байсан. Учир утгагүй хар цагаан толбонууд гинт эргэлзэх зүйлгүй Иесус Христийн дүр болон хувирчээ. Айдас дүүрсэн гайхширал ухаангүй аимшиг боллоо. Тэр Иесусийн дүрийн өмнө нүгэл үлдэж хараал тавьж байжээ. Түүнийг бурхад харах болно. Тэр тамд очино. Иесусийн царай зурган дээр үргэлж байсан. Үргэлж. Одоо нарны туяанд нэг өвдөг дээрээ суугаад буудлын сүудэр тоглох хүүгээ харж байхдаа Жек энэ бүхэн үнэн гэдэгт итгэсэн юм. Буудалд Дэни хэрэгтэй. Тэд бүгд хэрэгтэй ч байж магад. Харин Дэни бол үнэхээр хэрэгтэй. Бутнууд үнэхээр хөдөлж байсан 217-д үхсэн эмэгтэй байдаг. Ихэнх нөхцөл тэр бол зүгээр л гим хооргүй сүнс. Харин одоо идэвхтэй аюултай болсон байна. Түүнийг яг онсон тоглоом шиг Дэнийн хажин ухаан хөдөлгөөнд оруулсан. Бас Жек үнд нь нөлөөлсөн рокет тоглолтын талбай дээр хэн нэгэн зүрхэн дэлбэрч өгсөн гэж бууцсан ирсэн байхаа. Эсвэл уулмч илүү хамаахгүй. Дараа нь 3 дугаар давхар таллага болсон. Хичнээн хэрүүл амиа хорлол зүрх дэлбэрт глобал хаалт болсон юм бол хичнээн алдаг болсон бэ. Баруун жигвэрээр одоо ч өмнөх манаач Грэди гартаа сүх барин тэнүүчилж Дэни түүнийг хөдөлгөөнд оруулаад хаалганаас гарах цагийг хүлээж байж магадгүй. Дэнийг хүзөндөх хавдсан хөхрөлт, хоосон бааранд гэлэлцэх арай ядан харагдах шилүүд, холбооны аппарат, зүүдүүд,
Подволоос улдсан хачин хажилбарын альбом. Медо карт минь чи энд байна уу? Дахиад л би зүүдэндээ явлаа. Жек гинэт босон хараж цасаар явгчийг хаалгаар гаргаж шидэв. Тэр дагжин чичирлээ. Дараа нь хаалгыг хааж аккумулятортай хайрцгийг өргөлөө. Хайрцаг түүний жижиг хуруунаас мултарч Бурхан минь би түүнийг хагалчихсан бол яана. шалан дээр хажуугаар авнав. Жек хайрцгийг нээж хэрв аккумуляторын ховонцор сав хагарсан бол хүчил гойжиж болохыг үл тоон өргөлөө. Гэвч тэр бүтэн байлаа. Жек бүр таар амьсгаа авав. Аккумуляторыг хүүхэд мэт болгоомжтой өргөсөөр тэр скидүүд хурж моторын өмнөх байранд нь суулгалаа. Тавир дээрээс баг хэмжээний түлхүүр олж аваад тэр хурдан элдв сааталгүйгээр цэглэгэн холбосыг залгав. Машин шууд ламрууллаа. Цэнэглэгч хэрэглэг. Жек кабелийн нэмэх үзүүрээр аккумуляторын глэмнийг хадахад оч өсөрч озон ханхаллаа. Ажлаа дуусгасан Жек холдож гараа цайрсан джинсэндээ арчиж харж зогсов. Энэ ажиллаж байна. Яагаад ажиллахгүй гэж ямар ч шалтгаан байхгүй. Зөвхөн моторт чаргавал оверлокийн нэг хэсэг. Харин оверлок тэднийг эндээс үнэхээр явуулах дургүй байна. Маш дургүй. Оверлок маш сайхан цаг өнгөрүүлж байгаа. Энд айлгах бяцхан хүү бий, хооронд нь хэрэлдүүлж муудалцуулах эхнэр нөхөр хоёр байна. Тэгээд өөрийн шатрыг зөв түлхэж чадвал тэрд бүгд оверлокийн хонгил танхимд Ширли Джексоны романы сүнс шиг болоод хөвн нисэцгээж эхэлнэ. Хейл Ховст юуж тэнж явсан тэр ганцаар тэнийж явдаг. Харин оверлокт ганцаардлаа сайх хэрэггүй. Энд анд нар заавал ултам. Хэрв тийм ээ. Хэрв үнийг тооцохгүй бол Хэрэг бид эндээс явахыг үргэлж хүсэж байгааг тооцохгүй бол Жек скидүүг ширтэн зогсоход амнаас нь амьсгал хөлдөө утаа болгон гарч байлаа. Бүх юмыг хуучнаар нь үлдээхийг тэр хүсэж байлаа. Энд орж ирэхдээ л тэр эргэлзэж бариагүй. Доош хөндийд бууж очих нь буруу гэж бүр тэгхэд мэдэж байсан. Вендил стерэгт орсон хүүгийн бодож олсон бүүгээс айгаад байгаа юм. Одоо тэр өөрийгөө эхнэрийнхээ оронд тавьж үзэж чаджээ. Яг тэр новшийн зохиол шиг. Жек хинийн талд орж юу хэлэхээ мэдэж байлаа. Хар цагааны холион бантан дундаас бусдын эдэл бурхны дүрийг олж хармагцал цаашаа түнд анзаарагдахгүй байх харахгүй. Өөр бусад инээлдэж "Эн чинь юун зааван толбонууд вэ? Алив бидний хуучин танил майстрыг өгöd Титаны зурсан зургийг" гэцгэн. Харин чи тэндээс Иесус Христийн дүрийг үргэлж харсаар байх болно. Тэр чиний нүдэн дээр гинэт дүрдээ орсон. Ухаарлын энэ гайхамшигт хоромд ой ухаан, далд ой ухаан хоёр холилдон сүрлэлдэн. Чи үргэлж түүнийг харах болно. Чиний ял гэсгээл түүнийг үргэлж харах. Дахиад л би зүүдэндээ явлаа. Дэний цасан дээр тоглож байгааг хартал бүх зүйл зүгээр байсан. Тийм ээ. Тэр буруутай, бүхэн Дэний буруутай. Тэр гялбаатай эсвэл юу ч гэдэг вүлээд үгүй гялбаа биш, новшроо. Венди тэр хоёр хоёулахнаа байсан бол цагийг сайхан өнгөрүүлээд л хавар болчих байсан. Бодох санах юмгүй. явахыг хүсэхгүй байна уу? Явж чадахгүй нь. Оверлок тэднийг үлдэхийг хүсэж байна. Жек ч бас үнийг хүсэж байгаа. Бүгд Дэнийг хүртэл үлдэхийг хүсэж байгаа. Оверлок аврах том хуржигнэж хинжигнсэн Самуэль Джонсон тэгээд өөрийн Босвеллер Жекийг сонгосон ч үеж магад. Шинэ манаач зохиол бичдэг гинэ. Маш сайн. Түүнийг элсүүл. Түүнийг томилж тодорхойлох хэрэгтэй. Харин хизээд хамаагүй хамраа дүрж явдаг эхнэр хүү хоёроос нь салах нь чухал байна. Түүнд элдвэр саад болохыг бид зөвшөөрөхгүй. Бид түүнийг. Жек цасны мотор чарганы дэргэд зогсож байхад толгойн өвчин нь эgrэгэн ирлээ. Тэгэд ямар үр дүнд хүрэв? Явах уу, үлдэх үү? Маш амархан. Хэцүү болгох хэрэг байхгүй. Бид явах юм уу, үлдэх юм уу? Хэрв явах юм бол Сайдвиндерт ямар нэгэн нүх болохын тулд чи хичнээн хугацаа зарцуулах бай. Гэж түүний доторх шивнэх шиг боллоо. Ямби өнгөт зургттай харанхуй нүх. Тэнд өдрөөс өдөрт үс сахалдаа баригдсан ажилгүй ирчүүд цаг өнгөрөөд суудаг. 2000 жилийн настай жорлонд нь шээ сангалаад дотор нь камелийн окур ковж байдаг. Стакан бие 30 цент үнэтэй давсаар даруулж уудаг. Хөгжмийн аппаратанд нь 70 хуучин кантри хөгжим байгаа. Хичнээн хугацаа гинэ бурхан минь. Том баг хугацаа хэрэгтэй гэж тэр хичнээн айж байна вэ? Би хожиж чадахгүй. Хэмээн тэр аяархан хэллээ. Тийм ээ. Яг л Жек солитер доолох гээд гэтэл гарын доороос нь тамгыг нь хулгайлчихсан юм шиг. Тэр огцом тонгон скидүүгийн магнитог суг татлаа. Магнито хачин амархан молторсон нь дотор мухаа эргүүлжээ. Жек түүний хэсэг харснаа ард талын хаалга руу очиж онгоолгов. Тэндээс юугаарч халахлагдаагүй уулсын дүр зураг харагдлаа. Өглөөний анивчих гэрэлд уулс шуудангийн ил зэгтэл дээрх фото зураг мэт хачин гоёмсог харагдана. Түүний өмнө уулын билийн эхний нарс модод хүртэл бүтэн хагас километр газар цэлийсэн цагаандал харагдана. Жек магнитог харж чадлаараа цас руу шидлээ.
Тэр унах ёстойгоос хамаагүй хол нисэж унаад цас бударган хийсгэв. Солих цасыг амралтын шинэ газар аваачлаа. Ингэх хэрэгтэй. Одоо хараад байх юм байхгүй. Бүх юм дууссан, бутарсан. Жекийг амар тайван байдал эзэмдлээ. Тэр хаалгаар харан уулын зингэг агаараар амьсгалж удаан зогсоод хаалгыг шийдэмгий хаан өөр хаалгаар гарч Вендид тэд үлдэн гэж хэлэхээр явлаа. Замдаа тэр зогсож Дэнитэй цасаар тогложээ. 34-р хэсэг бут бургасууд. 11 сарын 29 ирлээ. 3 хоногийн өмнө талархлын өдөр байсан. Сүүлийн 7 хоног ерөөсөө хачин сайхан байсан. Талархлын өдрийн шиг үдийн зоогийг тэд гэртээ хизээч идэж байсангүй. Зоогийг улам тансаг болохын тулд Венди тэр өдөр деколорны хяруулыг шарж тавьсан. Гэвч бүгд амаараа гартал идчихсэн байсан болохоор хөгжилтэй шувуунд хинч гар хүрсэнгүй. Одоо шарсан хяруулыг тэд өвөл дуустал идэнэ. Сэндвичтэй, лавшаатай, зүцгийтэй, сюрпризтэй олоод идээд л байна гэж Жек ёолон хэлжээ. Венди нэмсгэлэв. Үгүй. Зөвхөн 100 сарын баяр хүртэл дараа нь агталсан дахиад шарна гэж тэр хэллээ. Жек Дэни хоёр зэрэг ёоллоо. Дэнийн хүзүүний хөхрөлд арилж түүнтэй хамт бараг бүх айдас алга болжээ. Талархлын өдөр Венди хүүгээ чаргаар гулсуулж Жек дуусах дөхөж байгаа зохиолд ажиллав. Айсарлаа нутаг гэж өөрөөр яаж шулуухан асуухаа мэдэхгүй Венди хэллээ. Тийм ээ. Гэхдээ би одоо аюулгүй газараар л явдаг болсон гэж Дэни хариуллаа. Эртөө ямар ч байсан ойн цагдаа нар биднийг яагаад холбоо барихгүй байгааг сонирхож энд ирнэ гэж аав нь хэлсэн. Тэгвэл бид яваад өгч болно. Бид хоёр харин аав нь хавар хүртэл энд үлдэнэ. Түүнд энд үлдэх шалтгаан бий. Тодорхой хэмжээнд док чи үнийг ойлгоход хэцүү байгааг би мэдэж байна. Гэхдээ бидэнд өөр арга зам алхааг минийхөө. Ааха гэж хөө дуугарлаа. Энэ нарлаг өдөр эцэг эхэн дээр үлдэхэд Дэни тэднийг янаглаж байгааг мэдэж байв. Одоо тэд унтацгааж байлаа. Тэд аз жаргалтай байгааг Дэни бас мэдэрч байлаа. Ээж нь жаахан айсан хэвээр харин аавынх нь байр суурь их хачин. Тэр нэг их хэцүү юм хийсэн. Гэхдээ зөв хийсэн юм шиг. Тэгээд чухам юу хийснийг Дэни сайн ойлгохгүй байлаа. Аав нь бүр бодолдооч хүнийг маш сайн нууцлж байв. Ямар үйлдэл хийгээд түүгээрээ бахархаж бас үүний зэрэгцээ түүнээс ичиж нууж болдгийг Дэни гайхан эргэцүүлж байлаа. Энэ асуулт түүний сэтгэлийг юр амраахгүй байв. Дэни бодлоор ийм байх ёсгүй. Хүү аавынхаа бодлыг уншихыг байдгаараа хичээвч агаар тэргэлдэх наймаалч мэт хачин зүйлэл харагдаад өнгөрч байв. Хоёр удаа Дэни хангалттай хүчтэй төвлөрсөн боловч аавынхаа юу хийгээд байгааг нь мэдэж байх шиг нэвт шувт аймаар хурцаар ширтэх харцтай тулгарч бүтлгүүдэжээ. Одоо Дэни үүдний техэмд гадагш харахаар бэлтгэж байна. Тэр нэг бол чарга чирж эсвэл цасаар явах чуглаад гадагш байнга гардаг. Тэр буудлын гадна байх дуртай. Тэр хаалгаар гарч буудлыг ардаа орхиход мөрөн дээрээс нь булж улуу аваад хийчих шиг болдог. Хүү сандалж ирж ирээд дээр нь гаран зогсож бүжгийн танхимын дэргэдэг шүүгэнээс ноосон амьс өдөн өмд гаргаж өмсгөр шалан дээр суув. Түрүүтэй гутлан гутлын харцагт байгаа. Хүү гутлаа өмсөж үдээсийг нь цэгцлэн уйхдаа сүрхий хижээснээс амнаас нь хилэн цохожээ. Дулаан бэлий занын баг ингээд л бэлэн. Галтаваг дамжин хаалга руу явж байхдаа хүүс хэсэг зогсов. Тэр байшингийн ард тоглосоор залхаж гүйдсэн. Бас энэ үед тэнд сүүдэртэй байдаг. Оврлуугийн сүүдэрт байх Дэни дургүй. Үүний оронд тэр засаар явж чавглаад хүүхдийн талбайд очино. Деколор нь түүнийг бургасан хашаа буднуудаас хол вэ гэж загсан. Гэхдээ бутан амьтдын тухай хүү нэг их бодсонгүй. Одоо тэднийг цасан хонгорууд дороо булшилчихсан хэлбэр дүрсгүй цасан оол харагдаж байна. Уг нь намар тэнд туулай арслан байсан. Одоо цасан дор тэд амираас илүү мангар харагдаж байна. Дэни арын хаалгыг нээж сүү авах талбай дээрээс өөрийн цасаар явгчийг авав. 5 минутын дараа тэр сүүдэрвчэнд цасаар явгчийг бэхэлж чаджээ. Аав нь Дэнийг цасаар явгчаар явах авьяастай гэж магтаж байсан залхуурах мэт хөлөөж ирэн явж хөлөө шагаагаар нь хөдөлгөн тэгвэл хөвсгөр цас яг гიშгийнхэн өмнө цасаар явгчаас гөвгдөн ундаг. Одоо түнд бүдүүн гуй, эрээн булчин, шилбэний булчингаал сайдэр хөгжүүлэх үлдсэн. Шилбэ бусдаас ямархан ядардгийг Дэни мэдэж авчээ. Цасаар явгчаар явах нь яг тишүүрээр гулахтай адил шилбэ төрүүлж ядардаг. 5 минут яваад л Дэни зогсож амарч засаар явгчийн бэхлэлтийг засч янзалдаг. Харин хүүхдийн талбайн зүг явж байхад амрах хэрэг байсангүй. Үргэлж уруу гулсаж явна. Дэни үүдний сүүдэрвчин дор болсон элсэн манхан мэт аврах том цасан авааг арайхийн даваад 10 минутын дараа хүүхдийн талбайн гулсурд авирч байлаа. Тэр бараг ядарсангүй. Цасан дарагдсан хүүхдийн талбай
Намрынхаас хамаагүй гоё харагдаж байлаа. Тэр хүүхдийн парк мэт харагдана. Савлуурын гинжнүүд сантаж, суудлууд нь цасан дээр хэвдэн, бартаг давах зураас мөсөн агуулж, аманд нь унжсан мөснүүд араатны соёо мэт харагдана. Цасан дундаас тоглоомын Overlook-ийн яндан гойдол цохожээ. Жинхнийг нь бас ингэ цас тарчхаас юм лээ. Харин биднийг байхгүй. Хоёр газар эскимосуудын оромж иглүү шиг цементэн хоолын ороод цохож байв. Дэни тийш баацган явж ороод өвдөг дээрээ сун ухаж эхлэв. Удалгүй нэг хоолын амсар онгоож хүү харанхуй хүйтэн хоолойд шурган орлоо. Тэр өөрийгөө нууц агент Патрик Маккуэн энэ программыг Барингтоны сувгаар 2 удаа гаргасан аав нь тасралтгүй үздэг. Түүнийг айлд өрсөн ч тэр гэртээ үлдээд нууц агент эсвэл өшөө авагчдыг үздэг. Түүний хамт Дэни үздэг байсан юм. Тэгэд КГБ-гийн агентуудаас зүгтж яваа мэтэр төсөөлж байлаа. Энд цасан хунгуруудтай харин түүний найз үсгийг КГБ-гийн агент Слобо хортой сумаар харваад алж өргөсөн юм. Гэвч хажууханд хааны газар Оросуудын антигравитацийн машин байгаа. Энэ туннелийн эцэст байж ч магад. Тэр автомат аваад нүдээ бүлтийлэн хүйтэн агаараар болгоомжтой амьсгалан түнэлээр цаашлахлаа. Хоолын цаад болон цасан дарагдчихж. Дэни явж үзээд байнга дээрээсээ дарагдаж байгаа цас бараг чулуу шиг хатуу гайхан бас жаахан түгшин мэтлээ. Тоглоом нь утгагүй болжээ. Дэни гинт цементэн туннелд түжигдэж орхисноо мэдэж сүрхээ авь. Тэр хөрийн хурдан чиглэг амсгаг сонсож байлаа. Тэр цасанд орваа. Түүний ухаж орсон нүхээр гэрэл бараг тосохгүй байна. Хүү гинт энэ хөнгөлөөс гэрэлд агаарт гарахыг хамгийн ихэр хүслээ. Тэр аав ээж хоёр нь унтаж байгаа. Тиймээс түүний ухсан нүхийг цас тарж өрхвөл тэр өрхөнд орно. Бас Overlook түнд дургу гэдгийг санджээ. Дэни болигтуухан арга ширгэж гарцны зүгэн мөлхөж эхэллээ. Засаар явагч цементэн ханыг тогшиж гарынхан дор улаасны намрын шар навчис шарж гинэ. Тэр дөнгөж хоолын амсарт тусч байгаа хүйтэн гэрэлд хүртэл цас үнэхээр нурлаа. Том баг. Гэхдээ л хүүг цасаар бодож ухсан нүхийг нь таглан харанхуй дүлдээхэд хангалттай. Хормын хугацаанд хүүгийн аав хаан паникт автаж бодож сэтгэж чадхаа болжээ. Дараа нь тэр холоос мэт аавынхын захиас сонсогдлоо. Стоунгтоны хойг хаядаг газар хизээж тоглож болохгүй, зарим тэнэг хүмүүс хөрөгчний хаалгыг авалгүй хаяж өргөдөг. Хэрв дотор нь ороод хаалга хаагдчихвал гар харга байхгүй харанхуй дөхөн. Жид ихийг өсгөө байгаа үстэй дог. Үгүй аава. Гэтэл яг тийм юм болчихлоо гэж ухаан санаа нь гал зуурсан мэт шивнэлээ болчихлоо. Энд харанхуй хөргөгчиг хүйтэн. Тэгээд энд надтай хин нэг юм байна. Хүчичгэн дуалтад амьсгалахаа болов. Суцаар нойрхон өргөх аим шиг тархлаа. Тийм ээ. Тийм. Энд түүнтэй хамт өөр нэг юм байна. Overlook яг энэ тохиолдолд хэрэглэх гэж хадгалж байсан унсан навчис тунд нуугдсан аврах том хаалц, эсвэл харах, эсвэл энд хүүхдийн талбай дээр өгсөн ямар нэг жаахан хүүхдийн цогцос. Энд тийм юм болж байсан болов. Тийм гэж Дэни бодлоо. Магадгүй тоолгойд өнөх ванд байсан эмэгтэй орж ирж байна. Ерөнхийлөгчийн Люксийн ханамдах цус тарих бас савлуурч мó юмнаас унсан хагархаа толгойтой хүүхэд араас мушилдсан инээ мөлхөж хөөхтийн талбай дээрх эцэс төгсгөлгүй тоглоомныхоо найзыг хайж байна. Үрд хамт тоглох. Тэр ойртож байгаа нь сонсогдож эхэлж байна. Цементэн хоолын цаад гүнд хэн нэгэн Дэнийн зүг дөрвөн хөллөн мөлхөх мэд хатсан навчис дуурч гэллээ. Удахгүй түүний хөлийн шилбнээс бяцхан хүйтэн гар барьж авна. Энэ бодол Дэнийг хөдөлгөөнд орууллаа. Тэр ухасгийн цементэн хоолыг бүглэн нурсан цасыг ясуухажгүй нохоо мэд хоёр гараараа ухан салтаан дундуураа орхоо шидэлж гарлаа. Дээрээс цэнхэр туяа цасыг нэвт гэрэлтэж Дэний түүний зүг гүнээс өөдөлж байгаа шумбагч мэд тэмүүлж байв. Тэр амсрын цахад нуруугаа хүрж байна. Нэг цасаар явагч нөгөөдөө тэгэлжээ. Цанын баг хөрөмний захаар цас чигчээ. Тэр хүйтэн цасыг хоёр гараараа хар хүчээр ухна цас түүнийг энд байлгаж аргас сурн цементэн хоолойд оруулж хүлээж байгаа юмтай хуурай навчсын дунд үлдээхийг хүсч байх шиг. Дараа нь Дэни цасыг цоолж нүрээ дээш харуулад цементэн нүхнээс мөлхөн холдож эхэллээ. Тэр айхлан амсгаадаж нүр нь инээд хүрм дунд цагаан аимшигын амьд баг мэт харагдана.
Хүү догдолсоор саатын зураас хөрч. Амьсгаагаа андарж засаар явагчаа дахин бэхлээд суув. Бэхлэгчийг авч хүлж байхдаа тэр цементэн хоолын амсрыг нүц салгалгүй ширцээр байв. Тэндээс ямар нэг юм гарч ирэх нь үгүй юу? Юу ч гарч ирсэнгүй. Дэний тайвширч арай жигд амьсгалж эхлэв. Хоолын харанхууд юу ч амьдардаг байсан. Тэр нарны гэрлийг үзэж чаддаг болол та. Түүнийг тэнд харанхуйд байлгадаг. Тиймээс нэг бол шөнө эсвэл хоолын хоёр үзүүрийг битүү цас дарчихсан байхад л гарч ирдэг үз. Харин би одоо аюулгүй болсон. Би одоо гэртээ харна. Яг тэгвэл би одоо гэртээ харна. Ард нь нэг юм пүнхийг дуурав. Дэний иргэн буудлыг харлаа. Тэгхдээ бүр иргэн харахаасаа ч өмнө хүү юу харахаа мэдэж байлаа. Тэр энэ бөглөө дуу юу болохыг мэджээ. Ийм дугаар том цас ундаг. Байшингийн дэврээс гулсаад газар ундаг. Харж байна уу? Тийм ээ. Тэр харж байна. Цас нохоо болгон тайрсан бутнаас унжээ. Дэний эндэрхэд энэ бол ямар ч гэмгүй талбайн цаад талд цасан дарагдсан хэлбэр дүрсгүй ид байсан. Харин одоо цасан дороос нохоо гараад ирж. Нүднээс нулимс гармаар гялалцсан цагаан гадаргуун дундах цагаа олоогүй ногоон бут. Нохоо эзнээсээ чихэр эсвэл ямар нэг идэх юм гойх мэд дээш харан зогсоно. Энэ удаа тэр айхгүй, сандарч ухаан мэдрэлээ алдахгүй. Яагаад гэвэл тэр ядчил харанхуй нүхэн таглагчсан юм биш. Энд нар гэрэлтэж байна. Бас энэ бол ердүүл бут. Бутаар хийсэн нохой. Өнөөдөр тун сайхан дулаахан өдөр байна гэж хүү дотроо найдан бодлоо. Магадгүй нар ээж цаас хайлаад унчихсан байх. Тэгээд л гүйцээ. Тийш явах хэрэггүй болох юм байна. Засаар явгч хөлд нь бүх бат уягджээ. Дэний босч гарч амжсан нүхээ харснаа нүдэн бүлтиж амаа ангаан онгоон харлах хар нүхийг байдгаараа ширтлээ. Гарч ирсэн нөхөндөө харсан зүйл нь Дэний нурууг хүүт оргиулж зүрхэн зогсох шиг болжээ. Түнэл харанхуй хар нүхэр төгссөн байна. Хүү дотор нь орох гэж дараа нь гарах гэж усан хар нүхэр. Одоо нарны хорц гэрэлд цас гялал завж цаана нэг юм хөдлөөд байх шиг харагдана. Хөдөлж байна. Аз жаргалгүй хөөрхий бяцхан хүүгийн даллаж буй гар живж байгаа хүний эцсийн авраач хэмээн гуйх дөхөө. Намайг авраач гой. Намайг авраач. Ядаж надтай тоглооч. Өөргөлж үгүй гэж Дэний сонготон шимлээ. Уг түүний амнаас унах мэт болов. Одоо түүний явхан мэдэгдэхүйц чичиргэнэж өнөөх ванаас гараад ирсэн эмэгтэйг хараад ухаан алдсан хүшиг ухаан алдахад тэр бэлэн болжээ. Дэний бодит байдлын утаснаас шүүрэн авч харж чадлаараа зурлтлаа. Чи эндээс явах ёсгүй. Үүнд анхаарлаа төвлөрүүл тайван нууц цагаан чиг бай. Патрик Маквен жаахан хүүхэд шиг өмдөндөө шээх үү? Аав нь шээх үү? Энэ бодол Дэнийг баг зэрэг тайвшрууллаа. Ард дахиад л цас лүсгийн унлаа. Тэр иргэн харав. Одоо цаснаас арслангуудын нэгний толгой цохож байна. Арслан байх ёстой газараас хамаагүй ойр хүүхдийн талбайн хаалганы дэргэд ирж гэж. Дотор нь өндийх гэсэн аимшиг Дэний хүчээр дарлаа. Тэр бол нууц цагаанд. Тэр эндээс явж чадна. Дэний талбайгаас урд нь яг ийм нарлаг дараа нь цасардаг өдөр аав нь явсан замаар тойрон явлаа. Дэний бүх анхаарал цасаар явагчид ханджээ. Удаан гулсамтгай өргөн алхаа. Хөлөө битгий өндөр өрг тэнцвэр алдаж унана. Шилбэрийн хөлөө хөдөлгөж цасыг гөвж унгаа. Тэр маш удаан явж байх шиг санагдлаа. Тэр хүүхдийн талбай булан харагдаж байна. Тэнд булан довоолсон өндөр цасан овоон дээр эврэн гараад Дэний хашааг харлаа. Нэг цасаар явагч хашаанд тэглэж тэр золтой л унчихсангүй. Нэг гараа алдлан арай ядан тэнцэж онвол босох ямар хэцүү санан алхав. Баруун талд дахиад л цас унах чимээ гарлаа. Дэний эргэж хараад хоёр өөр арслан олж гарав. Цаснаас салсан хоёр арслан хүүгээс жараад алхмын цаана оцон сууцгаана. Тэдний нүд ногоон хонхор хүүг тасралтгүй ширтэн. Нохоо толгоогоо түүний зүг эргүүлжээ. Энэ бүхэн түүнийг хараагүйд болдог. Цасаар явагчийн нэг нөгөөдөө тэглэж Дэний урагш цас руу гараа сарвалзуулан унав. Хүйтэн цас ар шил юудан гутлын төрөнд чигчээ. Тэр эргэж дээш харан хэвтлээ. Тэгээд сэлмэг тэнгэр ширтэн буугаад өгчгсөн амар ч юм уу хэмээн бодов. Дараа нь тэр түнэлд байсан имийг санаж бууж өгч чадахгүйгээ ойлгосон. Цаснаас арайхийн сугараад Дэний цасаар явагчтай хөлөө атилан нуглах гэж оролдов. Тэгээд бургасан хашааны бутнуудыг анхааралтай харлаа. Горвон арслан нэг дор цугулжгсан түүнээс 40-өн алхмын цаана байна.
Нохоо түүний зүүн талд зүхтах замыг нь хаах мэт зогсоно. Хүзүү хамрыг нь тойрсон цагаан хүрээгээс тооцвол түүн дээр цас огт алга. Тэд бүгд хүүгээс нүд үл салгана. Хүү хөөгдсөн янзаг мэт бөмбөлзөн амсгаадаж тархийг нь айдас харах мэт мэрж байлаа. Тэр айдас бас цасаар явагчид дайн зарлалаа. Үгүй хэрэггүй. Тэдэнтэй битгий байлддаг. Зүгээр л өөрийн чинь хөл гэж бодоод яв. Тэдэнтэй хамт яв. За аваа. Тэр хаваасаас орсон хөнгөн алхаагаар алхан явж эхэллээ. Хэдийгээр ингэж явж болох байсан ч хүү ядарч эхэлж байгаагаа мэдэрлээ. Түүнийг айдас эцээж өргөжээ. Гоё шилбэний шөрөмсүүд шатах мэд өвдөж жижигнэн. Түүнийг доромжлох мэд хол харагдах оврлог өмнө нь дүнсийн. Түүний олон аран цонхууд урд нэг их сонирхолтой биш тэмцэн явагдаж байгаа мэт үгд үгүй ширтэцгэн. Дэний иргэн хараад амьсгах хэсэг зөксөж дараа нь бүр хүчтэй амьсгалж эхлэв. Хамгийн орин арслан хүүд 30-аад алхам ойртчихж. Аратан усанд сэлж байгаа нохоо мэт цээжээрээ цасыг зүсчээ. Нөгөө хоёр нь цэргийн эргүүл нар шиг хоёр талд нь явна. Харин нохоо тагнуул мэт зүүн талд ганцаар явна. Дэнид илүү ойрцсон арслангийн толгой цасанд бараг наалтаж мөрөн хүзүүн дээгүүр нь товоон харагдаад дөнгөж сая агаарыг эсгэрүүлэн шарваж байсан мэт сүлээ гоцолгочээ. Арслан хулган ораад алж идэхээс өмнө тоглож байгаа мууртай адилхан мэт хүүд санагдлаа. Унлаа. Үгүй. Хэрвээ тэр онол дуусаа. Түүнийг босгохгүй. Тэгээд түн рүү дарина. Дэнийг цээж дүүрэн амсгаа авч гараа даллаад ухацгээв. Тэнцвэрээ олж аваад тэр эргэн харлаа. Агаар хатсан хоолойд нь шүүгэж халуун шилмэд түлнэ. Орчлон гялалцсан цагаан цас ногоон араатнууд цасаар явагчийн шаржигнах дуугаар хязгаарлагдан багслаа. Бас өөр нэг юм. Зөөлөндөө бөглөө төвөргөө. Дэний улам хурдан явахыг оролцсон боловч чадсангүй. Одоо тэр цасан дарагдсан үүдний замаар явж байлаа. Хөрмний нүүдэн нүүрийг нь бараг халгалсан жаахан хөө. Чимээнэргүй тунгалаг үд дунд зарцсан агаар. Тэр эргэж харахад урд явсан арслан түүнээс ердөөл бүтэн хагас метрийн зайд ирсэн байлаа. Амаа ангааж соёо шүдэн цагны шүдэд хүрдэдэл хоорондоо зуугджээ. Арслангуудын ард дэний туулайг орлж харлаа. Засан дундаас аимшигтай муухай амьгүй толгоогоо цуулгаад туулаа тэднийг харж арслангууд хүүг тасар татхыг сонирхон хүлээж байх мэт. Оврлукийн өмнөх зүлгэн дээр хүү твчээр алдаж гараа урагш сарвалгаад цасаар явгчтайгаа болох алхан гүйлээ. Тэр одоо эргэж харахасаа ч айж байлаа. Юудэн арга шунаж айснаас цөнхгөр царай нь улайсан нүдэн бүлтийсэн нүр гарч ирлээ. Шат инүүхэнд байна. Ард цас хятан дуурч нэг юм үсрэх шиг болов. Дэний дуу чимээгөө хашгираад шатан дээр унаж урагш мөлхөв. Цасаар явж хөлтөнд саатулж байна. Агаар хаг үсрэх мэт болж хөлн часгийн өвтлөө. Урагдаж буй даавууны шархыг чимээ сонсогдлоо. Өөр бас нэг юм. Энэ бол яа харахгүй түүний тархиндаа ургуулсан төсөөлөл байв. Уур хилэн дүүрсэн архирах дуу, модны шилмүс цусны үнэр. Дэний ихэр татан сүүдэрвчин дээр сонон хэвтэв. Аманд нь зэс амтагтана. Зүрх цээжинд нь хүн дээр л угшин. Хамраас нь цус хойчжээ. Тэр хэр удаан хэвдснээ ойлгосонгүй. Гэнэт гол хаалгангойж джинс гэрийн шахаатай Жек гүйн гарч ирлээ. Араас нь Венди гүйн. "Дэни" гэж ээж нь хашгирав. "Дог, Дэни бурхан минь юу болсон бэ? Яасан бэ?" Аав нь түүнийг босголоо. Өдөн өмд нэвт урагджээ. Түүний дотор өмссөн ноосон айман сурагдаж, шилбэн нэлдээ цус хартал шалбарсан байв. Хүү битүү ургасан өргөстэй бургасан хашааг нэвтлэн гарахыг оролцсон мэт. Дэни эргэж харлаа. Тэр хол зүлгэний цаана, гольфийн талбайн цаана хідэн цасан аваа муухан харагдана. Аратнууд, бургасан хашаа, тэд хүүхдийн талбай хоёрын дунд, тэд зүрэг зам хоёрын дунд. Дэний хөл нугарлаа.
Гийн 35 дугаар хэсэг. Үүдний танхим. Дэни аав ээжтэй зэмдэн түнэлд орсны дараа амийг нь цас бөглснөөс бусдыг бүгдийг нь ярив. Тэр болсон явдлыг ярьж зүрхэлсэнгүй. Харанхуйд түүний зүгэн бөлхөх юмны дор хуурай навчис шажигнаж түүнийг аим шиг тэнэг маанаг байдал эзэмдэн авсныг ярих үг олдсонгүй. Харин тэр цас лүгхийн унж байсан тухай ярьжээ. Бас толгоогоо тонгойлгосон арслан цасыг зээж ирээ зүсэн араас нь хөөсөн тухай. Үйл явдлын төгсгөл туулай тэднийг харж байсан тухай. Тэд гурвал үүдний танхимд сууцгаана. Жек ханын ил зуухан дүрлцэн гал төлөв. Дэнийг адьяланд ороож дээр үед бүр сая жилийн өмнө 3 хантман нар суугаад инээлдэж байсан жижигхэн буудан дээр суулгажээ. Хүү аяхтай лавшааны шүл ойчлон Венди хажууд нь суугаад толгойг нь нэлнэ. Жек шалан дээр суугаад хүүг ярих тусам царайнд хөдөлгөөнгүй царцуу болж байв. Тэр 2 удаа хатсан мэт уруулаа альчуураар арчжээ. Тэгээд эднэр намайг хөөсөн гэж хүү яриагаа дуусгав. Жек босч цааш цонхоор ширтэн буруу харж зогслоо. Дэни ээжигээ харав. Бүр үүдний шат хүртэл хөөсөн. Тэр тайван ярих гэж хамаг чадлаад айчилж байлаа. Хэрв тэр тайван байвал түүнд итгэн ноён стенжер тайван байж чадаагүй. Тэр өөлөө зогсож чадаагүй. Тэгээд цагаан халааттай хүмүүс түүнийг аваад явсан. Чи өөлж байгаа юм чин юмтай болчихсон гэсэн үг. Тэгээд хизээ эргэж ирэхийг чинь хинч мэдэхгүй. Хөрөм өдөн өмд цасаар явгчих үүдэнд хевсэн цэр дээр хэвтэн. Би ойлгохгүй. Тэр ойлгохгүй байж чадна гэж бодсон ч жижигрэн салганах бие барьж чадсангүй. Хүү галыг ширтэн аавынхаа юм хэлхийг хүлээж байлаа. Харанхуй чулуун агуун дотор галын шар дүлд соролцсон нарсны боргоцоо тасгийн дэлбэрч яндангийн зүг шар очиж бударлаа. Дэни аав дээр хүрээд ирдэ. Жек иргэн харлаа. Царай нүгсэн мэт хөдөлгөөнгүй хэвэр. Дэни энэ нүрийг харахыг хүсэхгүй байв. Жек, би зүгээр л түүнийг хүрээд ир гэсэн. Дэни буудан дээрээс гулсан бууж аав дээр очив. Эр хүн, чи юу харж байна гэлээж. Дэни цонхонд хурж очиагүй байхдаа юу харахаа мэдэж байв. Тэдний зугаалгын жирийн бүс, гутал чарга цасаар явагчийн мөр ээрэлжлэн. Түүний цаана бургасан хашаа хүүхдийн талбайн зүг овр лүгийг бүрхсэн цасан тал урууджээ. Тэгш цагаан гадаргууг хоёрхан мөр цогоор тулсан харагдана. Нэг нь үүдний шатнаас шууд хүүхдийн талбайг чиглэсэн байна. Нөгөөх нь илүү урд моргож хазаажээ. Зөвхөн миний мөр аваа. Бургасан хашааны тухай юу хэлмээр байна? Хүүгийн уруулж чирлээ. Тэр ойлгоход бэлэн болжээ. Би барьж чадахгүй бол яах вэ? Ойлгохгүй. Бүгдийн цас дарчиж гэж тэр шивнэв. Гэхдээ аав. Юу сонсохгүй байна. Жек, бити хөөгд цоогоод чи харахгүй байна уу? Тэр бүр сэтгэлээр унчиж. Тэр дуугадад. За Дэни. Тэд намайг хадсан аав. Хөл. Чи хөлөө цасны царанд урчихсан байх. Тэдний дундуур цонхиж уралсан Венди орлоо. Чи түүнийг яах гээд байгаа юм бэ? Аллаг хийсэн гэж хэлүүлэх гээд байгаа юм уу? Чи яаж гавэ? гэж тэр асуув. Жекийн хүйтэн царай өөрчлөгдөв. Би хөөдө бодит байдал хийм харахын хоорондын ялгааг ойлгуулах гээд байна. Тэгээд л болоо. Тэр Дэнийн өмнө доош суугаад нүд нь хүүгийн нүдтэй зэрэгцэв. Тэгээд хүүгээ тэвэрлээ. Дэни, үнэн хэрэгтээ юу ч байгаагүй тийм биз? Чи заримдаа орж явчихдаг өнөөх трансын байдалд л орсон. Тэгээд л гүйцээ. Аав, юу вэ? Би хөлөө царанд ураагүй. Тэнд ерөөсөө цар байгаагүй, цас нь хөвсгөр, гоё хөвсгөр, ерөөсөө хоорондоо наалддгүй. Бүр цасаар байлдаж тоглолч болохгүй. Та битээр байлдаж тоглох гэж чадаагүй санаж гин үү? Аавынх нь би хөвчрөн жангарахыг хөө мэдэрлээ. Тэгвэл үүдний шатанд урчхаа биз. Дэни ухрав. Тэр гинт ойлгожээ. Тэр ухаарч хормын дотор өнөөх саарл ховцостой ахын өмдийг бацах гээд байсан эмэгтэйг ойлгосон шиг бүхнийг гинт ойлгов. Тэр аавыгаа бүлтээсэн нүдээр ширтэв. Та намайг үннийг хэлж байгааг мэдж байгаа гэж тэр шивнэлээ. Дэни. Жекийн нүур хатуурчээ. Та тэнд байгаа. Яагаад гэвэл та харсан. Жекийн алга хүүгийн хазар дээр уйдгартай огтхон сүртэй биш дугаар шалхийн буув. Хүүгийн толгой арагс савж хазар дээр нь хуруунуудын улаан мөр тодорлоо. Венди дуу олдон гаслав. Бүгд хідэн хором хөшөцгөөж дараа нь Жек хүүгээ тэрч авлаа. Дэни хөөмн уучил заа юу? Муу новш. Чи хүүг минь алгадчихлаа. Муу өөдгөө новш гэж Венди орлов. Тэр Дэни нөгөө гараас зурав.
Хүү аав ээжийнхэн дунд тэлээстэй зогсоно. Болцоолдоо намайг битий чангаагаад байгаач гэж хүү хаширхад хоолойнд нь нэвт сонсогдсон зовлон мэдэрч аав ээж хоёр нь тавьцгаав. Дараа нь хүү уйллаа. Тэр янгнүүлэн уйлсаар цонх буйдан хоёрын дунд унлаа. Жек Венди хоёр хүүгээ дэмийл ширтцгэн. Хүүхдүүд хинихийг тогтоох гэж улайран зодолтоод эвдэж тастаа тайчихсан хүүхэлтэйгээ тэгж хардаг. Задгайгаал дотор болсон нэгэн боргоцоо тас хин дэлбэрч бүгд цочин дав хийлээ. Венди хүүд хүүхдийн аспирин уулгаж Жек түүнийг оронд нь хэвтүүлэн адьялаар хочив. Хүү эсэргүүцсэнгүй тэр эрхий хурууга амандаа хийгээд дорхноо унтаад өг. Энэ бүхэн надад ердөөсөө таалагдахгүй байна. Хүүгийн маань би дордож шиг штэ гэж Венди хэлв. Жек дуурсангүй. Венди түүнийг номхон уур уцааргүй харцаар ширтэв. Хүсвэл би чамайг новшгиж хэлснийгээ төлөө уучлахгүй. За уучил. Би уучлгооч байна. Гэхдээ түүнийг алгадах хэрэггүй л байсан. Мэдэж байна. Би мэдэж байна чөтгөрөв. Би яагаад түүнийг алгадчих вэ гэж Жек бовтнов. Чи дахиж түүнд хизээч гар хүрэхгүй гэж амласан. Тэр ихнэрээ ууртай харсан боловч уран дорхноо намдав. Гэнт харамсан айсан Венди нөхрөө хөгшрөөд ямар болохыг нь мэдрэх шиг боллоо. Өмнө нь тэр нөхрөө хизээч юм байхыг нь хараагүй. Ямар байхыг нь гэж. Ялагдал хүлээсэн байхыг нь гэж тэр өөрөө өөртөө хариулав. Тэр зодуулчихсан юм шиг харагдаж байна. Би хэлсэндээ үргэлж хүрдэг гэж бодож байсан юмсан гэж Жек хэллээ. Венди түүнд ойртож алгаа гаран дээр нь тавилаа. За өнгөрсөн юм. Аврагчид ирэхээр би доош хөндөд очино гэж хэлнэ. Тийм биз? Тийм ээ. Ямар ч байсан яг энэ үед тэр үнэхээр тэгж бодож байв. Яг үүншгээ тэр аригцны маргааш өглөө толинд улцааж хавгнсан нүрээ хараад болидыг хийж хизээч уухгүй хаялаа гэж боддог байсан. Гэвч өглөө өдөр сольж Жекийн бие гайгүй болдог. Дараа нь үдэш ирдэг 20 дугаар зууны нэгэн агуу сэтгэгчийн хэлснээр үдэш бол нүгэл үлдэх цаг юм. Ягаад ч юм тэр өөдөөс нь Венди бургасан хашааны тухай Дэни яагаад түнд та мэдэж байгаа яагаад гэвэл та харсан гэж хэлснийг асуугаасаа гэж бодлоо. Хэрв Венди асуусан бол тэр бүгдийг ярих байлаа. Бүгдийг ам урдаг бутан араатнуудын тухай, 217-д байдаг эмэгтэйн тухай, бүр байраа сольдог гал түмрийн усны хоолойн тухай. Тэгээд юун дээр зогсох хэрэгтэй вэ? Магнитог хайчихсан гэж Венди хэлэхүү. Ингээгүй бол тэд бүгд одоо сайд виндерт байж багсан гэж. Харин Венди гэж хэллээ. За яах вэ? Тэгээ аяг цай тун хэрэгтэй байна. Венди хаалгаруу явснаа мөрөө хилэн зогсов. Би чамаас дутуугүй буруутай. Хүү тэр зүуд ч юм уу юу ч юм туулж цоож байгаад бид юу хийж байлаа хэмээн хэллээ. Болж үз. Бүх юм дууссан, болоод өнгөрсөн. Үгүй, өнгөрөөгүй гэж Венди хачин айсан шинжтэй нэмсгэлэн хэлв. Тэр хүүгээ харахаар Жекийг үлдээгээд өөрөө цай чанахаар гарлаа. Гурчин 6 дугаар хэсэг цахилгаан шат. Эцэс төгсгөлгүй цасан талаар өөрийг нь юу ч юм бүүмэд хачин муухай юмнууд элдэн хөөсөн муухай зүуднээсээ сэрээд Жек эхлээд зүудэнд үргэлжилж байна гэж бодлоо. Харах үед механик хөдөлгөөрийн шуугыг хягтнах тас хийх дүнгэнэх шажигнах дуу гарч байв. Хажууд нь Венди өндийхэд Жек энэ бол зүуд биш гэж ойлгожээ. Энэ юу вэ? Бантиг чулуу шиг хүйтэн хуруунууд бугуунаас нь барьж авлаа. Жек түүнийг нь сэгсэрч өргөх асар их хүслийг хүчлэн дарлаа. Чөтгөрөв. Энэ юу вэ гэдгийг тэр яаж мэдх юм бэ? Ширээн дээрх гэрэлт цаг 12-т 5 дутуу байгааг харуулж байв. Дахиад л нэг юм дүнгэлээ. Чанга жигд дүнгэнэн тун зөөлөн дуун чангарч байв. Дараа нь чимээгүй болж тасгийг дуугарав. Чанга дуугарлаа. Битүү цогох чимээ. Тэгээд дүнгэнэж гэлээ. Цахилгаан шат. Дэний орон дотроо үндийн суулаа. Аава. Түүний айсан дуу сонсогдов. Дог аав нь энд байна гэж тэр хэлв. Нааш ороод ир.
Ээж нь бас сэрчгсэн. Давуу шажигнаж ор дугарлаа. Дэни тэр хоёрын дундор мөлхөн орж ирэв. Энэ цахилгаан шат байна гэж тэр шивнэв. Зөвөө, ердөөл цахилгаан шат. Ердөөл гэдэг чи юу гэсэн үг вэ? Вендийн дунд цус зарцсан эстерик шингэжээ. Шүн дунд бол чинь хэн түүгээр яваад байгаа юм бэ? Тас няс. Одоо толгой дээр хаагдж буй хаалга хятан дуураад толбайн хаалга нэгдэж бас хаагдлаа. Дараа нь мотор троосны дүнгэнэг чимээ. Дэни аяахан гиншин дуурав. Жек хөлөө шалан дээр буулгалаа. Богино холболдог явж чалгана. Өрөөнөөс битгий гар. Бидний дэнэгтэй гэж Жек халаатаа өмсөнгөө хэлв. Энэ чинь миний ажил. Бид нар хамт гарна. Венди. Юу вэ? Юу болоод байгаа юм бэ аава? Хэмээн Дэни баргар царайлан асуулаа. Жек дугарсангүй хөмсгөө зангидан хаалга руу явлаа. Хаалганы дэргэд тэр халаадныхаа бүсийг зангидаа таранхуу хонгил руу гарлаа. Венди эргэлзэх хооронд Дэни дөрүүлээд гарчхав. Венди түүний хурдан гүйцэж хамт хонгилд гарч ирлээ. Жек гэрэл асаасангүй Венди товчлуурыг хааж эхлэв. Жек булан тойрч явна. Товчлуурыг Дэни олжээ. Тэр 3 товчлуурыг зэрэг дарав. Цахилгаан шат хүртэл хонглоор нэг хурц гэрэл аслаа. Жек сандал хогийн сав хан тойруулан тавьсан талбайд цахилгаан шатны хаалганы өмнө зогсоно. Тэр Вендид орчин үеийн Гамлетийн учир утгагүй дүрмэд санагдлаа. Өнгө олдож ганцсан халаад хуучин хүрэн савхин гэрийн шахаа ойртон ирж байгаа гай гамшигыг зогсоогч хүчрэхгүйгээ мэдсэн хүний итгэлгүй төрх. Иесус минь болж үз ямар балаа хөдөл вэ? Түүний гарыг Дэни чанга өвдтөл нь бацав. Хүү түүнийг толгоогоо аргаш гидийлгэн учиртай харж нүүрэнд нь төгшүр шингэжээ. Хүү түүний бодлыг уншсан тодорхой. Ихийг эсвэл бахыг ойлгосон хамаагүй. Венди гар хангалга хийж байгаад баригдчихсан мэт царайнуулаа. Явъя гэж Венди хэлээд тэд хонглоор Жекийн зүг явцгаав. Дүнгэнэх тас няс хийх дуу энд бүр чанга айцсаар бүрхэж хөшиж царцтал тод муухай сонсогдоно. Жек цахилгаан шатны хаалттай хаалгыг галзуу мэт ширтэж байлаа. Хаалганы голын жижиг цонхоор Венди зөөлөн дүнгэнэн дуурах троосыг олж гарлаа. Цахилгаан шат тэдний дор үүдний танхимд түс тас хийн зогсов. Хаалган гоох чимээ. Тэгээд үдэшлэг. Венди яагаад үдэшлэг гэж бодсон юм бол энэ үг толгойд нь ямар нэгэн шалтгаангүйгээр зүгээр л өөрөө нисээд ороод ирсэн юм. Оверлогт бүрэн хөвчөрсөн чив чимээгүй байдал ноёрхож ганц цахилгаан шатанд л хажин дуу чимээ гарч байна. Энэ чинь л үдэшлэг байхгүй юу? Ямар үдэшлэг вэ? Хормын төдийд Вендийн толгойд бодит мэт зураг үзэгдэхэд тэр санах шиг болов. Энэ бол толгойд дүүрэн байдаг жирийн дурсамж биш. Хамгийн чухал үе зориулан хадгалдаг хэн хүнтэй хаваалцаад байдаггүй эд байлаа. Гал 100 магадгүй 1000 гал өнгө будаг шампан дарс түсхийн буудан 40 хүнтэй оркестр Глен Миллерийн сайхан занг тоглож байлаа. Гэвч Глен Миллер өөрийн марихуантай холсон тамхинаас болоод Вендиг төрөөж байхад бурхан болсон. Тэгэхээр тэр Глен Миллерийг яаж санах юм бэ? Венди харцаа доошлуулан Дэнийг харав. Хүү толгоогоо гэлжилгнүүдээ хагасанаад Вендийн сонсоогүй нэг юмыг сонсож явах шиг харагдан. Түүний царайг цөнхийжээ. Доор хаалга хаагдав. Цахилгаан шат хятнаж дүнгэнсээр өксөж эхэллээ. Хаалганы цонхоор Венди эхлээд бүхэгний дээрх моторыг дараа нь бүхэгний доторхыг харлаа. Бүхийг хоосон байна. Гэхдээ үдэшлэгтэй шөнө энд хүмүүс хэдэн арваараа шавдаг байсан биз. Тэгээд бүхэгэнд ямар ч аюулгүй хийн хэмжээг зөрчдөлж гэлддэг байсан. Гэхдээ тэр үед цахилгаан шат шин бас хүмүүс бүгд нүүрэндээ багтай байсан. Ямар баг вэ? Цахилгаан шат 4-р давхарт зогслоо. Венди хүүгээ харав, нүүрэн тэр чигээрээ нүд олжээ. Ам нь айсан нарийнхан цусгүй зураас мэд. Тэдний дээр дахиад л зис хаалга хятнаж тас хийгээд цахилгаан шатны хаалга нэгдлээ. Үчимэнд тийм ээ сайхан байна уу? Үгүй ээ би багийг тайлтал байж чадахгүй. Эрт унтна. Шайлаж юу? Тэр лам хувцастан
Шээлээ лам болж уцалсан маань. Тун ухаалаг сэдэж тийм ээ. Тийм сайхан нарсараа сайхан гэж хэлэх цаг болжээ. Араанууд хягтнав. Мотор ажиллаа. Бүхээг дүнгэнэн доошилж эхлэв. Джек, энэ юу болоод байна? Юу вэ? Хэмээн Венди шивнэлээ. Богино холболт. Би богино холболт гэж хэлсэн штэ. Хэмээн Джек хэлв. Түүний царай мод мэд хөшжээ. Миний толгойд үргэлж хүмүүсийн яриа сонсогдоод байна. Юу болов би галзуурч байгаа шиг байна. Юун дуу вэ? Джек түүнийг зөвөн ээлдгээр харна. Венди хүүрүүгээ эргэв. Чи хүү зөөлөн толгой төхөв. Тийм ээ. Бас хөгжим үү? Хуучны хөгжим болтой толгой дотор бүхээг дахин зогслоо. Хоосон буудал дуугүй байна. Гадаа салхи шүүгэн. Та хоёр ч хоёулаа солиорч гисэн биш үсттэй. Би цэглэгаан шат найтайгаа зөксөд байгааг л сонсож байна. Та хоёрын хамтын эстерийг зөхөөхөр шийдсэн бол би оролцохгүй гэж Джек дээдсэн ярианы өнгөөр өгвөлөв. Цэглэгаан шат доошулж байна. Джек баруун тийш алхаж шилэлсэн ханны хайрцагны шилийг нударгаараа хаагцглоо. Шил тасгийн дотог шунав. Нударганы хоёр төвгөр яснаас цус хоожиж гэллээ. Джек дотогш гараа оруулан урд ган түлхүүр гаргав. Джек бити хэрэггүй. Би ажиллаа их гэж намайг зүгээр орхиж үзвэнди. Венди түүний гараас барих гэж оролдов. Джек түүнийг аргаш түлхлээ. Венди урт халаадныхаа хормоо тэглэж хивсэн дээр суучглаа. Дэний жингэнтэл хашгираад ээжийнхээ дэргэд өвдөг дээрээ унлаа. Джек цэглэгаан шат руу эргэж түлхүүрийг үрэн чургалав. Сонхоор троос харагдхавлж бүхээгний ёроол гарч ирлээ. Хормын дараа Джек түлхүүрийг хар хур дараа эргүүлв. Хягтнах, тажигнах, маажих чимээс сонсогдоод цэглэгаан шат дорхноо таг болон хөдөлгөөнгүй зогслоо. Холбоосноос салсан мотор улам чанга дуграад дараа нь салгагч ажиллаж оверлогд нам хүн боллоо. Шөнийн салхи хачин чанга сонсогдоно. Джек цэглэгаан шатны саарл металлын халгыг маанаг мэрд ширтэн түлхүүрийн нүхний дор 3 тусал цус тусчээ. Тэр эхнэр хөөхд рүүгээ эргэлээ. Венди суусан хэвээр Дэни түүнийг нэг гараараа тэрвэрчээ. Тэд Джекийг анх удаа харж байгаа харин хүн, магадгүй аюултай харин хүн мэд ширтэцгэн. Джек юу хэлэхээ мэдэхгүй ч амаан гав. Венди энэ бол миний ажил. Венди тун тод хариулав. Тэгээд тэр ажилтайгаа шаалцсан мэдүү? Джек дахин эргэж хороонуудаа хаалганы завсраар оруулан татгад хаалга дургүйхэн хагас нэгдлээ. Дараа нь тэр бүх хүчээрээ татаж хаалгыг бүрэн нээв. Джекийн цээжний хавьд бүхээгний шал байна. Бүхээг талбайд хүрэх замынхаа дунд зогсжээ. Бүхээгнээс гэрэл цацарч доош отсон харанхуй цонгийг бодвол хөвгөлтэй харагдана. Тэр доош эцэс төгсгөлгүй удаан харах шиг санагдав. Хоосон байна. Би хэлсэн штэ богино холболт гэж. Джек хуруугаа нуглан хаалгыг хаахаараа татаж эхэлтэл мөрөн дээр нь эхнэрийнх нь гар буулаа. Гайхмар хүчтэйгээр түүнийг цэглэгаан шатнаас татан холдууллаа. Венди харин Венди бүхээгний доод талаас 2 гараараа зураад дээш байдгаараа үсрэн цээжээ бүхээгний дотогш оруулжээ. Тэр бүр дотогш орох гэж байдгаараа зүтгэн гэдэс мөрийнх нь булчин гүрэлзэн хөдөлж байв. Түүний хөл цооногийн харанхуй нүхний дээр урагш хоош савчиж ягаан тавч хөлнөөс нь зуран доош унжаал оллоо. Ээжээ гэмэн Дэни хашгирлаа. Венди дотогш орж амжжээ. Газар нь улай зөнхгөр духан спиртийн дэнлүү мэдгэрэлтэй. Тэгвэл энэ юу вэ, Джек? Богино холболт уу? Тэр нэг юм шийдэхэд хонгил гинт багт наадам шин жилээр цацдаг өнгөнгийн цаасан цасаар дүүрлээ. Цагаан улаан хөх шар цаасан цас. Энэ цагийн уртад бүдэг сааралд болсон ногоон серпантин агаард могоо мэд гурилзав. Бас энэ аймар хэтэй хөх хөвсөн дээр Вендийн гаргаж ирсэн хар торхон баг унлаа. Морын нүд нүхийг нь тойрон блэстгүүд гялалцсан. Энэ чинийхэр богино холболт уу, Джек? гэж Венди хашгирлаа. Джек өөрөө ч мэдлгүй тоолгоос гисэрсээр хевсэн дээр хөвтөх багнаас холдов. Цаасан цас болсон хевсэн дээрээс морын нүд хинэггүйгээр хонгилын таазыг ширтэн. дугаар хэсэг бүжгэн танхим 12 дугаар сарын 1 ирлээ. Буудлын зүүн жигүүрт бүжгийн танхимд өндөр түвшлэгтэй зөөлөн сандал дээр Дэни зогсоно. Тэр шилэн бүрхүүлтэй цагийг ширтэж байлаа. Цагийг ил зуухны өндөр тавиурын голд зааны ясаар уралсан 2 том зааны сэлбэрийн дунд байрлуулжээ.
Хүү сэтгэлийнхээ гүнд одоохон заанууд хөдөлж түүнийг соёогоороо сүлбгийг оролдоно гэж бодож байсан ч тэд хөдөлсөнгүй. Аюулгүй. Лив даймаар усан тэр шөнөөс хойш хүү Оверлукийн бүх зүйлийг хоёр хуваадаг болжээ. Цагилгаан шат Подвал хүүхдийн талбай 217 дугаар өрөө ерөнхийлөгчийн Люксийг тэр аюултай бүлэгт оруулжээ. Аюулгүй тэдний өрөө үүдний танхим, үүдний сүдрвч, шат бас бүжгийн танхим байх. Үүнээс гадна заанууд ч байж магад. Бусад байр танхимуудын хувьд эргэлзээтэй. Иймдхүү тийм газруудаас хол явдаг байв. Тэр шилэн бүрхүүлтэй цагийг ширтэн түүнийг цагнаас шил тусгаарлаж байлаа. Учир нь бүх механизм, бүр шүдэт дугуйнууд цагны гадна талд ил харагдаж байв. Гадна талаас тэднийг ган ч юм уу, никель ч юм уу төмөр бүслүүр ороож нүүрнийхэн дор тэглэх шүдтэй гонцгой төмөр рельс байрлуулжээ. Цагийн зүүнүүд 11:15-ыг заана. Хэдийгээр Дэни Ромто мэддэггүй боловч зүүнүүдийн байршлаар хэдэн цагт зогссныг нь мэдж байлаа. Цагийг хамр хилэн тавир дээр байрлуулжээ. Түүний өмнө шилэн бүрхүүлийн цаанаас жаахан тэхэр мөрөв харагдах оюмсаг хийсэн мөнгөн түлхүүр тавьжээ. Дэни цагийг гар хурж болохгүй зүйлүүдийн тоонд оруулсан. Ийм зүйлд үүдний танхимын гоёлын зэсээр уралсан гал төмөр унтраах хэрэгсэл гал тооны өрөөний цаад буланд байдаг хятад шүүгээ бас хамаардаг. Хүүгийн цээжинд гинт уур хилэнтэй эсвэргүүцэл оволцлоо. Бас намайг гар хурж болохгүй гэдэг. Гэтэл тэд өөрсдөө намайг оролддог тийм биз? Тэд надаар тоглодог тийм ээ? Тийм ээ. Бас эвдэлж хэмхэлчих вэ гэж огт санаа зовдөггүй. Дэни халааснасаа гараа гаргаж шилэн бүрхүүлийг өргөн авч хажуу тийш тавилаа. Тэгээд дунд хуруугаараа механизмуудыг хурдан илж үзв. Хурууны үзүүр дугуйг зөөлөн илж шүднүүд нь өндгөн дээр мөр үлдээлээ. Дэни мөнгөн түлхүүрийг авав. Түлхүүр том хүний гард эвгүй жижигхэн харин хүүгийн гард сайхан таарч байлаа. Хүү түлхүүрийг цагны нүүрний дундах цоожин нүхэнд шургуулав. Түлхүүр нүхэнд яг зогдож Дэни зөөлөн чакийн дуурхийг сонсоосоо илүү мэдэрчээ. Түлхүүр мэдээж баруун тийш цагийн зүүнний чиглэлээр эргэж байна. Дэни түлхүүрийг эргүүлсээр гацсан зогсоход нь сугалж авлаа. Цаг дуурч гэллээ. Шүдэт дугуйнууд эргэлдэж том хөндрүүлэг цавлаж эхлэв. Зүүнүүд ч хөдөлж гэллээ. Толгоогоо хөдөлгөлгүй нүдээ сайтар нээгээд харвал минутын зүүд цагийнх руу ойртож байгааг анзаарч болох байв. Тэд уулзалттал 45 минут орчим үлджээ. Шөнө донд хүртэл. Тэгээд өвхний өмнө улаан үхэл гарч ирлээ. Хүү хөмсөг зангидж энэ бодлоо хөөн зайлууллаа. Бодол түнд юу ч хэлэхгүй. Ямар ч нөлөөгүй байв. Сониучрахал давтсан хүү дахин хуруугаа зоолгож минутын цагийн зүг цагийнх руу түлхлээ. Цаганд хөхөө байдаггүй. Харин түүний оронд ягаад ч юм гонцгой ган төмөр байрлуулжээ. Ар араасаа тамхин дуурах сонсогдож дараа нь цаг Штраусийн цэнхэр дунаа вальсыг тоглож гэллээ. Хоёр ямхаас өнгөхгүй энд тэнд үе бяцхан нүх гаргасан хуулиастай давуу тэнийж гэллээ. Бяцхан зэс алхнууд өргөгдөж доош бууж байна. Цагны нүүрний араас ган төмрийг даган гулсаар хоёр жижиг кэнг хүн гарч ирлээ. Эднэр бол балетийн бүжигчид байв. Баруун талд нь хар тэрко балетийн паундтай залуу, зүүн талд нь дэрвгэр банзал цагаан амьстай бүсгүй. Гомсгор нугалсан гарууд толгой дээр нь арк үсгэжээ. Хүүгэлдээнүүд Ромын 6-гийн тооны өмнө нийлв. Бүжигчдийн яг суган дор бяцхан ховлууд харагдана. Тийшээ төмөр гогц гулсан урж бас дахин зөөлөн чатгийг дуу гарав. Гол төмөрийн хоёр үзүрдэх шүднүүд эргэлээ. Цэнхэр дунаа их шиглэн. Бүжигчд гараа доошлуулан тэврэлдлээ. Залуу хөө бүсгүйг толгой дээрээ өргөж дараа нь ган төмөр дээгүүр давуулан эргүүллээ. Одоо тэд хоёул газар давхралтан хэвтэн залуугийн толгой бүсгүйн богино банзлын доогоор орж харин бүсгүйн нүр залуугийн тэрконы дунд наалджээ. Тэднийг онсон тачаалж чичрүүлж байна. Дэни хамраа үрчилгэлээ. Хүүхэлдээнүүд бовнуудаа өсөж байна. Түнд муухай санагдлаа. Минутын дараа бүгд буцсан эргэв. Залуу арагш үсэрч бүсгүйг татан босгов. Хүүхэлдээнүүд бие биесээ ойлгох мэт толгой төгсгөөгод гараа хуучин шигэ толгой дээр нийлүүлэн өргөцгөв. Тэгээд яг ирсэн замаараа буцсан гүйлдэж үзэгдэхгүй боллоо. Тэднийг алга боломгц цэнхэр дунааж дууслаа.
цаг мөнгөлийг дуугаар цохилж гэллээ. Шүн дунд цохиж байна. Бага авчай. Уухай. Дэний сандлаас унах шахам огцсон мэрэглээ. Бүжгийн танхим хоосон байна. Сүмэгтэй адилхан давхар шилтэй цонхны зан цас дахин хаялж гэллээ. Шалан дээр хүмүүсийн хөлийн дор үрчиж өнгөгдөөгүй хэвсгэвтэн улаан алтлаг өнгийн тансаг эрээлжлэл. Бүжиг болох үед хөвсийг мэдээж хуйлж хураадаг үз. Эргэн тойрон жижигхэн хоёр хүний ширээнүүд байна. Дээш нь харуулснаас аалз метаргадах сандлуудын хөл таацны зүг сар байжээ. Танхим хов хоосон байна. Гэхдээ энэ хоосон бол харагдаж байгаа, санагдаж байгаа хоосон юм. Учир нь энд оверлогт байнга л нэгэн болж байдаг. Энд оверлогт бүх цаг үе нэг болон нэгдсэн байна. Энд 45 оны 8 дугаар сарын эцэс төгсгөлгүй шөнө инээд ханиад идэж уух найр наадамтайгаа шампан дарстайгаа хүмүүс цэглэн шатаар дээш доош явж бибистэй магтаалын үгс гэлсэн хэвээр. Энд 20 жилийн өмнөх 7 дугаар сарын үүр цайхан өмнөх цаг үргэлжилсээр мафийн алуурчад шүүрэн шанга болтол сум зийжүүлсэн цус нүж болсон 3 нэрийн эцэс төгсгөлгүй татварн жижирх бисийг зогсоо зайгүй бууцсаар 3 дугаар давхрын өрөөний ванд зочин хүлээсэн нэмэгтэй усан дээр тавилсан. Энэ бүхэн оверлогт амьдралтай төстэй нэг зүйлд тэтгүүлэн байсаар байна. Яг л буудлыг бүгдийг нь мөнгөн түлхүүрээр түлхэж өргсөн мэт. Цаг явсаар цаг хугацааг хэмжсээр байна. Энэ түлхүүр бол би гэж Дэний гонигтай бодов. Тооны түнд хилээд байсан харин тэр үйл явдлыг зөнгөөр нь тавьж өргсөн. Би дөнгөж 5 настай гэж танхимд байгаа хэн нэгэнд хашгирлаа. Би дөнгөж 5 настай энэ юу ч өөрчилж чадахгүй гэж үү? Хариу дуурсангүй. Дэний дургүйхэн цагны зүг дахин эргэлээ. Энэ мөчийг тэр чад хятгаараа хойшлуулж тооныг үгээр аргалчих түүнийг дуудахгүй байх шалтгаан гарч ирнэ. Он цагдаа нэстэг тэрэг эсвэл аврах багийнхан ирнэ гэж найдсан юм. Телевизэн олон ангид кинонуудад тэд үргэлж цагийг нь олж хурж ирдэг. Тэгээд бүгдийг авардаг. Зурагтаар аврагчид тусгаагийнхан түргэн тусламжийн эмч нар энэ орчлонд Дэний нүур тулгарсан хар манам мэт хүчийг тэнцвэржүүлж сайн талын хүч болж гардаг. Хүмүүс гай зовлон дүртгэд тэдэнд тусалдаг. Тэгээд л гүйцээ. Хүмүүс өөрсдөө бие дан зовлонгоос ангижрах гэж оролдох хэрэг байхгүй. Туслаач. Хинж хариулсангүй. Тэгэхэд тооны хүрээд ирвэл тэр нь өмнөх аимшиг дахин давтагдах нөхцөл болох юм биш үз. Цохилтууд, ууралсан сонгдуу, хар хөх хевс. Лэхүү. Өөр бас юу вэ? Гой. Би гой. Ямар ч хариулга. Хүү чичрэн санаа алдаад цагийг дахин харлаа. Шидэт таньснууд эргэлдэн хүндрүүлэгч ховсдох мэт найгана. Хэрв толгоогоо огт хөдлөхгүй бол минутын зүү доош 12-оос 5 руу гулсаж байгааг харж болох байлаа. Хэрв толгоогоо огт хөдлөхгүй бол цагийн нүрэ алга болчихлоо. Түүний оронд дугуйг хар нүх бий болжээ. Нүх доош өөр хаашаач биш, доош чиглэжээ. Нүх томорч иглэв, цаг алга болжээ. Түүний ард өрөө байна. Дэний хэд алхаад үргэлж цагны ард нуугдж байсан харанхууруу унлаа. Бүйдэн сандалд сууж байсан жаахан хүү гинт сулбааж биеийн эвгүй амьгүй хүүхэлдэй мэт нугарлаа. Толгой нь харагш савж юу ч үл харах нь нүдэн бүжгийн танхимын өндөр таацыг ширтэн. Доош. Өргөнд хонгол байна. Дэний өргөн хонголын шаланд нь алтлаа. Тэр буруу иргсэн, шат руу гарах гээд буруу иргсэн. Тэгээд одоо тэр жижигхэн хонголд байгаагаа харлаа. Хонгол ерөнхийлөгчийн люкс хүрээд мухраар дуусчээ. Харин рокет тоглодог алх агаар зүвсэн муухай чанга дугаар эсгэрч толгой нь хан болбон цагаан шухаа манруулж байна. Гараад ирчээ. Чөтгөрөв шангаа хүрт. Хонголд бас өөр нэгэн ч байна. Тэр яг Дэнийн ард болж байгааг үл тоосон шинжтэй бүгтийгүүд хан налжээ. Яг хий үзэгдэл шиг. Үгүй ээ, хий үзэгдэл биш. Тэр зүгээр л цав цагаан хавцастай юм. Цагаан хүрэм өмдтэй. Би чамаг олноо. Новшин янгахны цулбсаг мог хөсрий. Дэний энэ хашгирах дуунаас айсандаа атрилдав. Одоо энэ дууны эзэн 4-р давхрын хонглоор явж байна. Удахгүй булан тойрно. Наашаа хүрээд ир чи муу жижигхэн нохоон баас. Цагаан ховцост жаахан өндиж амныхаа булангаас тамхи аваад зузаан доод уруулнаасаа тамхины үрдсийг арчин цэвэрлэв. Энэ бол хоолорон байхыг Дэний харлаа. Хаалтын өдөр өмссөн байсан хөх костюмны оронд тэр тогоочийн цагаан ховцос өмсчээ. Үнэхээр хэцүү болвол намайг дуудаарай. Яг саяных шиг чанга. Тэгвэл би Флоридад ч сонсон. Тэгээд хэрвээ сонсвол шууд л ирнэ. Хэмээн хоолорон хэллээ.
Тэгвэл чи одоо хүрээд ир. Дийг чи надад хэрэгтэй байна. Чи бидэнд хэрэгтэй байна. Уучлаарай. Гэхдээ би гүүх хэрэгтэй. Уучлаарай Дэни залуу. Инээдтэй болно. Найдвартай. Гэхдээ би яарч байна. Яаралдаг үлээ. Үгүй. Гэвч Дик хоолорон хүүгийн нүдэн дээр эргэж тамхи амныхаа буланд хатгаж аваад тайван гэгч нь хан нэвтлэн гараад явчихав. Түүнийг ганцаарнг нь үлдээгээд гараад явчихлаа. Яг энэ үед булангаас хий үзэгдэл мэт дүрс харагдлаа. Хонглын харанхуй бүрэнхийд тэр аврах том харагдаж зөвхөн гэрэл туссан хоёр нүд нь улааж харагдав. Энд байна чи. Одоо баригдуу муу нохоон бас. Одоо би чамд үзүүлээд өгнө. Говьж хөлөөж ирсээр тэр хүүгийн зүг ухсгийлээ. Роко тоглодог алах агаарт эсгэргэн савчин Дэнийг гасалж гангансаар эргэж мөлхөж гинэт ханын цаан гараад эргэлдэн доош унж эхэллээ. Доош туулаа нөхөр дотор муухай оргим гайхамшгаар дүрсэн орны зүг унаж эхлэв. Төвний доор тэр хол тооны харагдлаа. Тэр бас унаж байна. Дэни, би чам дээр дахиж ирж чадахгүй юм. Тэр намайг чамд ойртуулахгүй. Тэдний хинэн ч намайг чамд ойртуулахгүй. Дикийг дууд. Тони гэж тэр хашгирлаа. Гэвч Тони алга болоод Дэни гинэт харанхуй өрөөнд байгаагаа мэдрэв. Гэхдээ тас харанхуй биш. Хаанаас ч юм бүдэг гэрэл цацрна. Ээж аавынх нь унтлахын өрөө, хүүд аавынх нь бичгийн ширээ харагдаж байна. Гэхдээ өрөөнд аимшиг төрүүлэм эвтгэл сүйтгэл ноёрхжээ. Шалан дээр ээжийнх нь тоглуулагч доош харан хэвтэн пянцнууд шалаар нэг таржээ. Орны ширдэгний тал нь орон дээр, тал нь шалан дээр хэвтэн. Зургнуудын ханнаас хуу татан хаялжээ. Хүүгийн ор үгсэн нохой мэт хажуугаараа хэвтэн. Хурдан ягаан лимузин машинаас нь ховнцрын ягаан хэлтэрхийн үдэл үлджээ. Гэрэл угаалгын өрөөний хагас нэгдсэн хаалганаас цацарч байна. Яг хаалганы цаана хөсөр унжих гар харагдана. Хуруунуудын үзүүрээс цус туслана. Харин эмийн сангийн хаалганы төлөн дээр Лэхүү гэсэн бичиг асч унтрана. Гэнэт төлний яг өмнө шилэн бүрхүүлтэй аврах том цаг үүслээ. Нүүрэн дээр нь тоо зүү байхгүй зөвхөн улаанаар 12 дугаар сарын 2 гэж бичжээ. Дараа нь айснаас бүлтийсэн нүдэрээ хүү цагны шилэн тарагдах Лэхүү гэсэн бичгийг олж харлаа. Тэгээд хоёр дахин шилэн дойсон тусгалыг хараад хүү энэ үг бол үхэл гэдгийг ойлголоо. Ухаангүй байсан Дэни тоорон сайшгарлаа. Цагийн нүрэн дээр хүсгүүт алга болов. Цагны нүр өөрөө ч алга болов. Түүний орон дуураг хар нүх нүдний хүүхэн хараамд томорч гэллээ. Нүх бүгдийг халахалж хааж арилгаж боллаад хүүг ураг шунгаж тэгээд доош унж буйдангаас унж гэллээ. Тэр бүжгийн танхимын шалан дээр хэвтээд хүн дээр амсгаатана. Лэхүү үхэл. Тэгээд хүүхний өмнө улаан үхэл гарч ирлээ. Бага тайлцгаа. Гэвч гялалцсан гомсог багуудын дор одоохондоо үл үзэгдэх Дэнийг буудлын хонглоор хөөжилдсэн амтны нүрэн ногдож байна. Хүн алхахын хүсэлд автсан ухаангүй хоёр нүд. Хөрхи хүү айж байлаа. Бага тайлах цаг ирэхэд ямар нүрнүүд харагдах бол. Дик хэмээн хүү байдаг хүчээрээ хашгичв. Чан хаширснаас толгой нь хаг үсрэх гэж баг шиг. Дик би гуйж хүрээд ир Дик. Дэнийн толгой дээр мөнгөн түлхүүрээр түлхсэн цаг секунд, минут, цагийг хэмжсээр. Дөрөвдүгээр бүлэг төгсөв.